За сайн бацхан уу, би Өргөл байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастн дээр болохоор миний хэд хэдэн юм ярмаар байна л да. Нэг нь болохоор би яаж подкаст хийдгээ баг зэрэг өөрчлөмөр байна. Тэр нь болохоор нэг төө би ч нөгөө лайв видео хийхлээр нэг тийм ганцаараа л өөрөө камертай яриад суугаад байдаг. Тэгэл нэг 40 минут ганцаараа л нэг юм ярьсараа дуусчихдаг. Тэр нь болохоор миний хувьд нэг тийм сонирхолтой биш. Тэгээ нэг тийм human interaction, хүний харилцаа байхгүй. Нэг тийм камерны өмнөөс л ганцаараа яриа суугаад байдаг нэг тийм байгалийн нэг тийм natural зүйл биш те. Тэгээ тийм болохоор подкаст нь надад их сонирхолтой байдаг. Одоо жишээ би саяхан найзыгаа бас хүчээр подкаст хийлгүүлээд тэгээд битэр тэр подкастн дээр англиар ярьдаг. Тэгээ одоо баг нэг 8 9 эпизод гарчаад байгаа. Бид хоёр бол зүгээр яг байгаагаараа байдлаар англиар хараал мараалаа хэлээл зүгээр амар ярьдаг. Тэгтээ айгүй хос хэрэгтэй юм ярьдаг. Тэгээд тэр нь болохоор надад айгүй гоё таалагддаг. Тэр подкаст хийгээд дуусчихлаа ядрахш бүр болон сэргээд энерги ордог. Тийм гоё conversation те яриа үүсгэчихлээ. Тэгээд team podcast-ны нэг тийм хив майк өнгө-айсыг бас энэ подкастн дээр хиймээр байна. За. Тэгээд мэдээж яг дуршлаггүй болохоор баг багаар тэр нь төрөх бах тийм ээ. За тэр нь нэгдүгээр их ярмаар исэн юм. Хоёрдугаар их ярмаар исэн нь болохоор би анх видео энэ хийж эхлэхдээ 2017 онд би өдөр болгон нэг нийтлдэг байсан. Блог тэр нь болохоор өөрөөсөө асуулт гэдэг Facebook дээр ингээд би бүр тухайн үед яадаг гэсэн гэж баач хийж нийтлдэг гэсэн байхгүй бүр одоо жишээ нэг хоногт би бүр 3 4-ийг биччихин заяа. Тэгээд өөрөөсөө асуулт 1 2 3 4 гэх бүр тоод стараалтай заяа. Тэгээд тэрийг нүний Facebook дээр чинь schedule хийгээд тавьчих болдог. Одоо яг тэд өдрийн тэдэн цагт энийг нийтлээрээ гээд. Тэгээд тэр үед нь би бичих шаардлагагүй заавал ингээд цагт нь толцсон байх шаардлагагүй. Тэгээ тийм болохоор ингээд өдөр болгон пост нь яг Монголд өглөө болж байхад бичигдээд дамжчихдаг гэсэн юм. Тэр үед бол одоогоос арай илүү про байсан байж магадгүй. Одоо болохоор бас баг зэрэг тэр үр бүтээлч байдлаасаа хассан. Тэгээ тэр асуудал нь болохоор юу байсан юм шиг. Нэг тиймэрхүү юмнууд ингээл нэмэлсэн те. Энийг нэмэл, тэрийг нэмэл, нэг нийтлэл биччихэл, нэг подкаст хийчихгээл, нэг видео хийхгээл. Тэгэл дээрэс нь хэл сурж байгаа видео documentation юу баримтат кино шиг юм баг хийчихгээл. Тэг бүгднийг ингээ нэмээд ахлаар нэг ачаал нь ихсээд. Тэгээ нэг өөрийнхөө нэг зарчим буюу төгс зүйл рүү хасж иж ойртдог гэдэг. Тэрнийг зөрчснөөс болоод ер нь бол нэг тийм нэг зэгтэн тулаад бүр бүгднийг болсон юм шиг байна тийм. Тэгээ тийм болохоор тэрийг эргээд нэгээр нь ихэлсэн. Тэгээ яг одоогийн байдлаар бол тэр нэг accountability project нэр байгаа штэ. YouTube дээр нэг видео заавал хийх ёстой. Уус хийхээсээр арга байхгүй нэг тийм байдал өөрийгөө оролцсон. Тэгээд бүтэн сая өдөр болгоны орой Монголоор Улаанбаатараар 9 цагт лайв хийх ёстой гэдэг. Тэгээ тэр хоёрыг бол заавал хийх ёстой гэсэн байгаа. Тэрнээс илүү бонус юм хийж болно. Гэхдээ минимум нь тэр хоёрыг хийх ёстой гэдэг. Тэгжиж нэг тийм бас нэг тийм суур тавих хэрэгтэй юм шиг байна тийм. Тэгээд тэр нь юу гэсэн бэ гэхээр би яг тэр нэг постнуудыгаа эргээд өөрөө ингэ уншсан чинь өөрөөсөө асуух хэвээр асуултнуудад аяг бол асуултууд байгаа байхгүй. Тэр асуултнуудыг бас нэг асуугааг бас утсан байлээ. Тэр нь асуух ёстой, үнэхээр асуух ёстой асуултнууд тэр дотор байгаа байхгүй. Одоо жишээ нь хүний тарих ямар нэгэн тийм өгүүлбэрийг зүгээр ингээ хэлээд statement буюу нэг тийм одоо зүгээр одоо асуулт биш өгүүлбэрийг ингээ тавьчихлаар хаагдчихдаг. Тэр нь тийм юм байна гэдэг. Одоо жишээ нь би чадахгүй гэдэг үг бол би чадахгүй юм байна гэж тархиндаа хэлээд хаачна. Тэрний оронд хэдий чадахгүйсэн ч гэсэн би яаж чадах вэ гэдэг юм. Яавал чадах вэ гэдэг юм те. Тэр асуултаар дуусах юм бол тархи чинь ингээ нээгдчихдэг. Тэгээд тэрийг болохоор бас хэрэгжүүлээгүй бас нэг үе айгүйх байдаг. Тийм болохоор бас тогтмол хэрэгжүүлэх тэр зуршлыг суулгамаар байгаа байхгүй. Тэгээд саяхан би нүг Tim Ferriss гэдэг нүг угаасаа өөрийнхөө айгүйх сонсдог подкастын сонсдог хүн байдаг. Тэрний Ramit Sethi гэдэг бас нэг
энтэг айгуулаг төхөрөд байхгүй тэр. Тэрний ном бисэн ном нэштэй би чамд яаж баяжхийг зааж өгнө гэдэг ном заяа бүр. I will teach you to be rich in 6 weeks гэсэн ном заяа амар тийм Tim Ferriss Ramit-Sethi хоёр хоорондоо тэгдэг байхгүй. Чи хоёрын ном хоёулаа амар тийм scam хүнийг лөөрдөх байгаа юм шиг нэртэй номнууд зардаг. Гэвч Tim Ferriss-ийн ном болохоор 4-hour work week гэдэг 7 хоногийн 4 цаг ажилладаг. Тийм ном энэ. Тэгээд гэхдээ хамгийн гол нь тэр ном нь болохоор айгүй гоё ном. Одоо мундаг номнууд. Би тэр ном уншсан. Тэгээд Ramit-Sethi-гийн биш дээ. Аав нь заяа амар negotiate хийдэг заяа энтгэхгүй байхгүй. Тэгээд бүр зүгээр хилцээг бол зүгээр амар хийдэг заяа. Машиныг авах гээд 5 хоног тэр дэлгүүрийнхэн гадаа бүр матрас авч тавиачаад хоноод negotiate хийсэн гэж байгаа заяа. Тэр машиныхаа үнэн дээр хилцээрийгээд. Тэгээ буулгаж жагаад яг тохиролцоо заяа. Тэгвэл яг машин авахаас өмнө $50 нэг машины мат floor mat нөгөө нэг дивсдэг шалан дээр нь дивсдэг хулдаас авах гээд үнгүү хийчих юм боостэй гэдэг. Асуусан чинь нөгөө нэг машиныхын дилер нь бүр тантай бид нар хилцээр хийсээр гад бүр мөнгө алдагдлалд орж ийн нэмж алдагдлалд ормооргүй байна гэдэг гисэн чинь нөгөөх нь шууд болоод гараа авцсан чинь гэртээ харцсан. Тэгээд тэр машиныг аваагүй гэсэн. 5 хоног negotiate. What? Харин амар гост. Тэгээд Ramit-Sethi team гэр бүлээс өссөн амар negotiation гаргахгүй. Тэгээд яаж баяжхийг зааж өгдөг заяа өөр амар детальчилж зааж өгдөг заяа. Тэгсэн чинь тэр хоёр яг тэр хоёрын ярианаас сонсч байсан чинь тэр хоёр хоёлаа нэг тийм нэг юм дээр айгүйх тулгардаг. Тэгээ тэрнтэйгээ айгүйх ажилдаг гэж байгаа. Тэрний үйл гэхлээр Ramit-Sethi болохоор юу гэдэг л да. Unconscious script гэлүү дээ. Silent script гэж нэрлээд байсан. Тэр нь болохоор одоо чимээгүй одоо бичигдээгүй хууль гэдэг биш аа бичигдээгүй хууль чаашаа юм. Чимээгүй бичигдсэн тийм дүрм гэх юм уу да. Тиймэрхүү одоо үгээр л орчуулах баг. Тэр нь болохоор юу гэхлээр хүүхэд байхасаа хойш ингээд баахан дүрмнүүд байгаа шүү дээ. Хүмүүсийн чамд өгдөг дүрм, нийгмийн чамд өгдөг дүрм, өөртөө суулгадаг дүрм. Магадгүй ямар нэгэн хэцүү зүйл тулгархад тэрнээс гарч ирэхэд чинь хэрэг болж исэн дүрм ч гэдэм үү. Тэгээ дүрм гэхээсээ гадна бас зарчим, тэгээд бас identity одоо өөрийгөө хин гэж бодох үзэл бодолч гэдэм үү те. Итгэл үнэмшилж гэдэм. Тиймэрхүү юмнууд subconscious буюу даалт авахмсарт айгүйх үлдсэн тиймэрхүү юмнууд байдаг. Тэр нөгөө нэг outdated болчдөг тийм ээ. Апдейт хийх шаардлагатай болчдөг. Тим юмнуудыг яаж одоо олж авч апдейт хийх вэ? Тэхийн тулд апдейт шинжилэх гэсэн үг. Яаж апдейт хийх вэ гэсэн чинь тийм асуултууд байгаа даахгүй. Тэр нь болохоор одоо жишээ нь аливаа юмыг ингээд хийх болгондоо ч гэдэм шийдвэрийг гаргах болгондоо өөрөөсөө тиймэрхүү асуулт асуудаг. Энэ шийдвэрийг би яг үнэхээр зөв шийдвэр болохоор нь гаргаж ийнө эсвэл зүгээр нөө нэг тийм silent script-ээсээ болоод би гаргаж ийнө ч гэдэг юм те. Одоо жишээ нь Ramit-Sethi болохоор бүх насаараа 30 хүртлээр юу яасан байгаа байхгүй. Амар туранхай байсан. Яа тэгвэл өөрийнх нь бас нэг silent script нь болохоор өөрийгөө энтгэг тэгээд энтгэгүүд ер нь бол туранхай байдаг ч гэдэг юм эсвэл нэг тийм өөрийгөө бас нэг тийм байглаасаа ДНК-гаар ч юм уу генетикээр тийм нэг туранхай хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэгж итгэцэн байсан. Тэгээ тэр итгэлээ яаж иж байгаад нэг эвдсэн гэж байгаа. Тэгээ одоо бүр like back tajud like back бийтэй залуу болсон. Тэр нь болохоор одоо 40 хэд тийм болсон юм шиг. Тэгээд гих мэт тиймэрхүү юмуд айгүйх байдаг байгаа байхгүй. Тэгээ зарим нь нэг айгүйх хэрэг болдог мөртлөө одоо чинь 10 жилийн өмнө амар хэрэг болж исэн мөртлөө 10 жилийн дараа хүнийг бас барьдаг юмуд айгүй их баг. Тийм хоош татдаг ч гэдэг юм тийм. Гэх мэт тиймэрхүү юмуд айгүйх байдаг гэж. Тэгээ тэндээс өөрийнхөө одоо тэр Ramit-Sethi-гийн хэлж байгаагаар silent script-ууд юу вэ? Даалт ухамсарт ч үлдсэн тийм итгэдэг юмнууд юу вэ? Өөрийгөө юу гэж боддог ч юм уу эсвэл тогтмол хийдэг хөвшсөн зуршлууд ч юм уу тийм. Тэрийг шийдвэр гэж бодож байгаа ч гэсэн шийдвэр биш. 10 жилийн өмнө гаргасан шийдвэр нь одоо хүртэлтэй апдейт хийгдээгүй явж идэх юм тийм. Circumstance-ууд нөршлөгдөж татчихжээ. Аль хэдийн илүү том болцсон, илүү одоо
илүү их хариуцлага хүлээгээд авцсан ч гэдэг юм эсвэл тухайн үед хүлээж авчихсан хариуцлага нь байхгүй болцсон ч гэдэг юм те. Тиймэрхүү юмнуудыг хүмүүс бас хүссэн хүсээгүй мэдсэн мэдээгүй зүгээр л анзаарахгүйгээр аваад үлдсэн байдаг аахгүй. Тэгээд тиймэрхүү хүн би ийм юм хийдэг гэж тэрүүгээрээ. Тэгээ саяхан нөгөө нэг Дэвид Гоггинсийн бас би Дэвид Гоггинсийг үзэхлээр л ерөөсө подкаст юм сонсоод эсвэл ном сонсоод яахлаар бүр ингээл пампд болоод бүр амар мотивац авдаг байхгүй. Тэр мотивац нь зүгээр ч нэг одоо нэг хэдхэн минутын мотивац биш. Би бүр хэдэн 7 хоног юм уу хэдэн сар мотивацтай байдаг байхгүй бүр. Тэгээд Joe Rogan дээр 2 удаа орсон хоёулангийн сонсоод, Tom Bellew дээр орсон бас сонсоод, London Real дээр орсон бас сонсоод, тэгээ өөрийнх нь бас намтрын бас сонсоод. Тэгээд сая өнөөдөр үзэдсэн чинь шинэ David Goggins тэр сая шинэ London Real дээр өгсөн подкаст байхгүй. Тэгээд David Goggins гэдэг нь болохоор бүр амар тийм жинхэнэ дэлхийн хамгийн чанга ир гэж нэрлэгддэг хүмүүс ээ. Яагаад гэвэл штэ. Зөв нэг жишээг нь авахад Америкийн нөгөө нэг цэргүүд нь штэ. Тэгээд дайнд амнасаа алдсан цэргүүд. Тэм цэргүүд тий ар гэрийнх нь одоо хүүхдүүдэд нь ч юм уу тий сургуулийн мөнгө том болоод оюутан болох тэр их сургуулийн мөнгийг нь шууд тэтгэж өгдөг тийм байгууллага байхгүй. Тийм charity-ийн одоо буйны байгууллага. Тэр байгууллагт тус нэмэр болох гээд Дэвид орж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр тус нэмэр болох гэж байгаа яаж тус нэмэр болохоо мэдэхгүй нь өөрт нь мөнгө байхгүй. Тэгсэн чинь нэг ямар юм гэчлээ нэг маратон шиг ультра маратон байгаа байхгүй. Тэр нь болохоор 130 майл гүн гэлээ 200 майл ч илүү. 200 миль гэдэг чинь 1.6 320 км гүйх байгаа байхгүй. Зогсолтгүй. Тэгээ өөрөө болохоор нэг 5 хоногийн туршид ядаж шүн унтаад өдрөн гүйх ч гэдэг юм тийм бодож исэн юм шиг байна. Өмнө өөр тийм сонсож байгаа ч болохоор. Гэхдээ юу ч гэсэн би чадна ах гэ орцсон. Тэр болтол 7 хоногт 20 минут л кардио дасгал хийдэг гэсэн чинь. Гүйдэг мүдэг тиймэрхүү дасгал 7 хоногт 20 минут хийдэг гэсэн чинь. Тэгээ амар баквитэ нэг Navy Seal-ээс гараад ирсэн болчинтай. Гүйдэг хүмүүс ч ер нь тийм лин байдаг шүү дээ. Нарийнхан тий. Тэгсэн чинь тийм байгаа байхгүй. Тэгээд бүртгүүлсэн чинь чи эхлээд тэнцэх хэрэгтэй. Дараа нь тэнцэж орно. Тэнцэхгүй бол чи орог амнасаа алдан тийм болохоор тэр чи хариуцмааргүй тий. Тэгээд нөө тэр гүйлтийн зохицуулдаг хүн байгаа. Тэгсэн тэгж хэлсэн чинь тэр тэнцхийн тулд treadmill-эн дээр гэлөө нэг мaiлийн тойрог газар ч гэлөө 100 майл гүйх хэвээр 24 цагийн дотор. Чинь 160 км 24 цагийн дотор гүйх хэвээр. Тэгсэн чинь нөгөөдөг чинь шууд ямар ч бэлтгэлгүйгээр гүйгээд 70 майл гүйж байгаа заяа. Эхний 70 майл нь бол амар хэцүү байсан. Тэгтээ obviously мэдээж л хэцүү байгаа шүү дээ. Тэгтээ хийцэн. Яг гоо боломжийн хийцэн гэж байгаа байхгүй. Боломжийн гэдэг нь болохоор юу гэсэн үг гэхээр ямар ч бэртэл гинтэлгүйгээр 70 майлынхаа дараа яасан гэсэн чинь шууд нөгөө нэг шилбэнийх нь ясан цуураад хоёр шилбэнийх нь тэгээд өөд чинь бүр алхаж чадхаа ойлоод өнгөрч унаад тэгээд шууд ингээд цусаар шийгээд унсан гэж нөгөө нэг цусч биш бүр хав харанхтай нэг тийм шороо шиг юмар шийгээд унсан гэж. Тэгээд бүр ус мусны дутагдалд ороод бүр амар хэцүүцсэн заяа. Тэгсэн чинь толгой дотор нь болохоор ерөөсөө л бууж өгөхгүй гэдгийг бол мэдээд байгаа гэж. Тэгвэл өөрийнхөө тархийг хүртэл уурсан гэж. Бүр тийм амар гимтчихэд амьдралдаа мэдэрч үзээгүй хамгийн хөвдөлтөө мэдэрсэн гэж байгаа тэр үед. Тэрнээс хойш ч тийм хөвдөлт мэдэрч үзээгүй, тэрнээс өмнө ч тийм хөвдөлт мэдэрч үзээгүй гэж. Бүх бие нь өвдөд. Тэгээд тэгтээ нөгөө цаана дотроо бууж өгөхгүй гэдгийг мэдээд байсан гэж. Тэгтээ яг өнгөцхөн одоо surface-н дээр болохоор гадаргуун дээр болохоор өөрийгөө бууж өгөх гэж байгаа юм шиг тархиа хуураад за буугаад өгч магадгүй юм шиг байна гэдэг. Тэгэнгუთ би нэг улам өвдөд нөгөө нэг би чинь одоо ингээд ахиж гүүнэ гэж бодохгүй шүү дээ. Тэгэнгуთ жинхэнэ өвдөлтүүд нь гарч ирж шүү дээ. Тэгэл байж байгаа нөгөөт чинь за яг би 1 майл алхачих тий. Амар удаан ч байсан хамаагүй алхачих гэдэг.
тархиа хоорж байгаа байхгүй. Тэгээд шилбээ скотчтоод өшөө нэмж хуурахгүйгээд скотчтоод тэгэнгүүтээ босч ирээд бүр алхаад амар удаан алхаад сүүлдээ бүр нэг 81 майл хүртэл заяа 11 майл сүүлдээ мүлгсэн гэж. Йоо. Амар удаан мүлгсэн гэж заяа. Тэгээ тэнцэн дэргэдэнд байсан ингээ бичлэг хийгээд бүгднийг зохицуулаад байж байгаа ихнэр нь байгаа байхгүй. Өөр хүн байхгүй. Тэгээд нөгөө чинь мүлхөөд тэгэл ерөөсөө үхлээл гэж бодсон гэсэн өөрийгөө. Йоо. Тэгээд ерөөсөө л баг үхчлээ гэж бодоод тэр 81 дэх майл дээр. Аха. Тэгсэн чинь гинт би ер нь 81 майл тэ өөрийгөө баг өөрийнхөө лимитэнд би хязгаартандаа хүрсэн гэж бодсноос хойш 11 майл би удаан чамаагүй явчлаа. Тэгээ энэ маягаар энэ пейсээр бол би 24 цагийн дотор 100 майл хүрэхчгүй. Тийм болохоор ерөөсөө шүүлийн юм ашах байгээд. Шууд босч ирээ гүүгээд ихсэн гэж. Oh my god. Тэгээд нөгөө шилбэн дээр. Тий, хуурхаа шилбэн дээр цусаараа шээж мэйсэн. Гүүгээд байгаа байхгүй. Тэгээд нөгөөд чинь гүүж жагаад сүүлийн 20 майл гүйсэн гэж. Тэгээд 101 майл гүйсэн. Яг сүүлийн майла 100 майл хүрсэн үгүйг нь мэдэхгүй болохоор яг make sure хийх гээд сүүлийн майлын илүү гүйж байгаа байхгүй. Тэгээд 100 майлынхаа дараа нөгөөд чинь шууд норж унаад байн дотор амар өвдөд бүх юм заяа. Тэгэл ингээл нөгөө шээсэн цусн шээгээл тэгэл тэгсэн мөртлөө амар өвдгийн хажуугаар нэг тийм амар сайхан мэдрэмж авсан гэж. Ажлын ард гарсан мэдрэмж. Ажлын ард гарсан гэхээсээ илүү өөрийнхөө лимитэнд 70 майл дээр хүрсэн гэж бодсон. Тэрнээсээ хойш дахиад 30 майл 31 майл явсан байхгүй. Тэр 31 майл нь дараа нь хэлэхдээ өөрийнх нь уралдаа нь одоо тэр гүйлт нь 70 майлаас нь эхэлсэн байгаа байхгүй. Жинхэнэ өвдөлт нь эхэлсэн жинхэнэ. Тэгэхээр жинхэнэ өөрийнхөө хинбэ гэдгийг тэн дээр гаргасан. Тэгсэн чинь тэр нь яасан ямар гоё мэдрэмж өгсөн гэхээр өөртөө бүр нэг тийм өөрийнхөө тархин дотор тэ өөрийнхөө итгэл үнэмшил дотор нэг тийм өмнө очиж байгаагүй газар очиод үзэж байгаагүй юм а үзээд байж боломгүй гэж бодож исэн зүйлээ эвдээд нэг тийм болохоор бүр нэг тийм амар нэг тийм гоё мэдрэмж байсан гэж. Тэгээд эхнэр нь эмч рүү залгасан чинь эмч наа чи одоо бөөр мөрн шууд фейлдж байгаа. Шууд одоо баг эмнэлэг дээр авчирсан чинь нөгөө чинь байж намайг 5-10 минут хүлээлгэж игээд би энэ өвдөлтийг жоохон кайф авмаар байна. Йоо. Яа тэгэл би энэ өвдөлтийг ахиж амьдралтаа мэдрэхгүй. Тэгээд энэ бол жинхэнэ миний одоо glory-ний өвдөлт юм. Тэгээд тэгж өвдөлтөө мэдэрсэн гэж бүр атгарлалтад ингээд байн дотор шитцсэн. Аха. Тэгээд тэрний Дэвид Гоггинс ч болохоор тэр нөөний 40% рүүл гэж юм гаргаж ирсэн шүү дээ. 40% рүүл гэж хүн болгон сонсч ирсэн рүүл. Тэр болохоор Дэвид Гоггинсийн дүрэн баггүй. Аа, окей. Өөрийгөө лимиттэй хүрсэн гэж бодж ивэл зөвхөн 40% даа хүрсэн гэж тооцгээд. Тэгээд Дэвид Гоггинсийн хэлэх хамгийн дуртай үг нь юу гэж? Merry Christmas motherfucker. Наадах хэлдэг юм Дэвид Гоггинс had no idea. Тэгээд Дэвид Гоггинсийг сонсоод тахлаар би нэг тийм надад ч гэсэн те нөөц хүч одоо өөрийнхөө лимит хязгаарланд хүрсэн ч гэсэн тэрнээс цаашаа дахиад 30 хэдэн майл явах ч үгүй юм те тэр 40% дээр л зөвхөн хөрж ийн гэдэг юмыг заримдаа мартчихдаг байхгүй те тэр чинь би хүн болгон л юм мартчихдаг шүү дээ заримдаа сануулж явах хэрэгтэй юм шиг байна өөртөө ч юм уу те тийм болохоор нэг тийм тэрийг анх би 2018 онд нодлон жил 4 сард сонсчоод амьдралдаа анх удаа 1 миль гүйж үзсэн шүү дээ. Аа. Тэрнээс өмнө би бараг нэг 500 м-с илүү удаан гүйж үзэж байгааг байна. Тэгээд 1 миль гүйхэд нэг 100 м гүйгээл миний шил бүр амар үз. Аа. Тэгээд үлдсэн 1500 м-т нь шил өвдөөстэйгөө гүйж байгаа байхгүй би бол жишээ.
Тэгэхээр мэдээж Дэвид Гоггинсийн тэр accomplishment-ийн ажил бол юу ч биш. Гэхдээ миний өөрийн хувьд тухайн үед би амьдралдаа өөрийгөө 1 миль ятга 1 км ч гүйж чадахгүй гэж бодчихсон байхгүй. Гэтэл Дэвидийн тэрийг сонсонгуудаа би гараад гүйсэн ш нэг орой санаа. Тэгээд тэрнээс хойш би гүйсээр гаад 7 км тэр тасалдгаа гүйж ирсэн ш. Тэр нь миний хувьд өмнө хизээч би бүр амьдралдаа хизээч өөрийгөө гүйдэг хүн болно ч гэж бүр төсөөлж байгаа ч байхгүй баг. Чиний хэсэг бүр амар сайн гүйсэн тий. Тийм тэгээд тэр нь тэгээд өөрийнхөө тэр юмыг ивдэхлээр тэр лимитиг бас нэг тийм энийг хийж болох юм бол өөр юу хийж болох юм те гэдэг нэг тийм гоё юм мэдрэгдэн. Тэр нь болохоор одоо жишээ нь хэл сурахад ч гэсэн те эсвэл ямар нэг юм чийжлэх ч гэсэн те 2-3 хоногийн өмнө би тэр Америкийн бүх мужийг бүх хоттой чийжилсэн шүү дээ. Mind нэг өдөр сууж ажилдаа ороод ирсэн чинь би Америкийн бүх стейтүүдийн нэрийг цээжилсэн. Тэгээ надад үзүүлээ. Тэгсэн чинь 2 цагийн дараа буцаж өрөөнд орж ирсэн. За би бүх стейтүүдийнх нь бүх хотуудыг цээжилсэн. Тэгсэн чинь 2-3 цаг том өрөөнд орцсон тэр нөгөө нэг шалгалтуудыг хийгэлээсэн байгаа дахин дахин. Тэгээд тэр нь болохоор надад нэг тийм амар нэг тийм мэдрэмж өгдөг нэг тийм level up хийгээд байгаа юм шиг. Одоо жишээ нь мэдлэгнийхаа нөөц рүү нэг юм нэмээд байгаа юм шиг те. Би нэг юм тригд болоод байна. Тэгээд Дэвид тэр нөгөө нэг шилдмэлбэн хугарсан гэдэг аашаа те. Тэгээд тэр нөгөө нэг 200 майл гөөхтэй тэрнээс хэр хугацааны дараа гүйсэн? 3-7 хоногийн дараа. Тэгээд хуграа хөлн дээр 200 майл гүйсэн юм уу? Тэгээд дараа нь яасан? Чи номын сонсороо. Зүгээр л саяны хэсэг бол зүгээр л хэлтэрхийн. Йоо. Тэгээд тэрнээс хойш амьдралдаа байна штэ. Ультра марафон боёо 100-аас 200 км-ийн хоорондох гүйлтүүдийг жилд 2 сард нэг удаа хийдэг гэсэн гэж. 2 3 4 жилийн туршид. Тэгээ тэрийгээ бүр ингээд рекордлцсан 2009 он. Тэгээ бүр 200 милиг дуусгасан юм уу те? Тэгээ дуусгасан. Тэгээд 2 сард нэг удаа дуусгаад байгаа байхгүй. Тэгээ дараа нь тэр нөө нэг гар дээр турникэн дээр сүнэлт. Дэлхийн рекордыг эвдсэн шүү дээ бас тэр чинь. Тэгэхдээ эхлээд нөгөө өмнөх рекордыг эвдсэн хүн 7 хоногт хэдийг хийсэн гэлээ? Биш ээ. 24 цагийн дотор 4000 хийсэн гэлөө. 4030 хийсэн гэж. Йоо. Тэгээд тэхийн тулд нийт 68000 одоо турникэн дээр сүнэсэн гэж бэлтэж. Тэгээд эхлээд нэг удаа оролдож үзсэн байгаа. Тэгээ бүр телевиз мэлвизээр энэ төр гараад бэлтээд тэгсэн чинь нөгөөт чинь сүүлдээ нөгөө нэг гарных нь энэ алганых нь арьс нурагдаад. Тэгээ бүр болохоо ойлоод булчин шүрмсэн нөрсөн татаад юм хаан болохоо. Тэгээд чадаагүй. Тэгээд шарн гоцоогоо нөгөө чинь дахиж бэлтгэл хийж агаад дахиж ирээд чадсан байгаа байхгүй. Тэгээд генси рекорд хийсэн юм шиг. Тэгэнгүүтээ нөгөө өмнөх рекорд эвдсэн нөхөр л байгаа. Merry Christmas motherfucker. Найл гэж амар олон газруудаа сонсч байсан ч гэсэн хэвчээ Дэвид хэлчихсэн гэж мэдээгүй байна. Тэгээд тийм галзуу хүнээс баахан урам аваад тэгээ би нэг хүмүүсээс бас нэг айгүйхний тийм үг сонсдог. Тэр нь болохоор юу аахгүй. Мотивац гэж юм хэрэггүй гэл те. Би өөрөө ч гэсэн хэлжлээсэн. Одоо нэг тийм яг тэгсэн чинь чиний хэлжсэнээр яг хэрэггүй ч юу юм зүгээр мотивацнд найдах хэрэггүй. Гэж хэлжсэн. Тийм би бол тэгж хэлжсэн. Гэхдээ хүмүүс болохоор бүр ингээл мотивацийг бүр унтраачдаг шүү дээ. Мотивац хэрэггүй, оронд нь дисциплин хэрэгтэй, оронд нь зуршил хэрэгтэй энэ гэл. Тэгсэн чинь саяхан би Zig Ziglar-аас сонсон нэг амар гоё quote олж сонсон. Тэр нь болохоор мотивац гэдэг нь яг л усанд орохтой адилхан. Нэг онол алга болчдөг. Тэгээ дахиад хийх шаардлагатай болдог. Тийм учраас өдөр болгон мотивац авч явах ёстой. Өдөр болгон тэглээгээд усанд орохгүй усгаа орохоо болно гэсэн үг биш үстэй гэдэг. Тэр нь болохоор миний бодлоор зөв. Тэгээд тийм ч учраас нөгөө хүмүүс өөрийгөө тийм inspirational хүмүүсээр хүрээлүүлдэг баг те. Тэгж тогтмол мотивац авч идэг тэр хүмүүсээс. Чи бүр нэг хэсэг амар надаа inspirational quote-нууд
эсвэл inspirational юу уншдаг, TED Talk уншдаг гэсэн сонсдог юу зорилторсон байсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө банга TED Talk сонсдог. I think тэжиний нэг тэр мотивацны чинь sources юм шүү. Тийм баг. Одоо бол би ер нь бол Joe Rogan гүүгээр бол амьдрахад хэцүү л байна шүү дээ. Яасан Joe Rogan-ы хит хоног пост хийсэн юм биш үү? Харин тэр 6 хоног пост хийгээгүй яа би амьдрал. Ариулсан. Өдөр болго YouTube ороод яагаад ийггүй байгаа мэ төсөлгөө. Тэгээд хамгийн сонирхолтой нь миний постнуудыг бас зарим хүмүүс тэгдэм билээ. That's nice. Nice, right? Тэгэд Joe Rogan яагаад 6 хоног хийгээгүй? Юу яасан бэлээ? Нөгөө нэг hunting хийдэж штэ цаачаа. Тэгээд гэрийнхаа ид шиг цуглуулдаг явж ан хийж. Тэгээ нөгөө андаа явцсан бэлээ. Нэг сургаал галтын тий. Байдалд орсон шүү дээ. Тэр чинь жинхэнэ про заяа. Андаа явахдаа нэг онгоцоор нисчиж ан хийх газар орсон юм шүү. Онгоцон дотор подкаст хийж л шүү дээ. Чадж шүү. Жинхэнэ про гэх тий. Өдөр болгоны подкаст. Одоо 1300 эдэн эпизод явж байгаа шүү дээ. Тэгээ Joe тэгсэн л дээ. Подкаст нь одоо бол өөрийнх нь бол ер нь бол гол одоо income source-ных нэг нь, орлогынх нь одоо нэг нь. Тэгээд орчин үед бол подкаст гэдэг юм тийм сайхан зүйл одоо чинь телевиз бүртгүүлэх тиймэрхүү одоо тэнцэх мэдсэж юм. Тийм шаардлага. Одоо чинь телевизийн хөтлөгч болох ч юм те. Тэгж хүмүүсийг интервью хийхэд бол те. Тэр чинь заавал нэг платформ дээр гарахын тулд өрсөлдөөн те. Тэгээд гарцсан ч гэсэн хүснээ ярьж болохгүй бон restrictor те, бон gatekeeper те. Одоо бол тийм байхгүй болсон гэдэг амар промот хийдэг байхгүй. Тэгтээ өөрөө бол баг 700 эпизод ямар ч ашиггүй баг хийсэн гэлтэй баг. Тэгээд одоо хүртэл эпизодны эргээд харахаар эхний хэдэн зуун эпизод бол эслэгцэн шүү дээ. Тэгээд миний нэг анзаарсан юм надад чинь London Valley, Brian Rose, Joe Rogan энэ бүгдээрээ одоо ингээл харахаар нэг гой бүгдээрээ нэг студтэй те лаг ингээ сандал мандал ширээмээр бүгд ингээ зохицуулсан лаг тийм байсан чинь дээр үед студтэй байсан ч гэсэн бүгднгийнх нь тустай ингээд нүүрний камер заяа. Тэгээд тэр нь ингээд хажууд нэг ингээд тавьсан. Тэр нэг тийм амар нэг тийм сонин өөр байгаа юм шиг нэг тийм бичлэгтэй ихэлсэн байгаа байхгүй. Бүгдээрээ. Тэгээд тамийн гол нь юу ч хэлсэн нэг эхэлдэг газраас л эхэлдэг. Заавал тийм бүгд одоо чинь хин хэлээлээ. Бүгд 0 followerтай эхэлдэг. You have to start somewhere. Тийм. Гэдэг чинь л аахгүй юу. Нэг ч хүн 0 followerтай эхлэегүй те. Will Smith хүртэл YouTube дээр сая хийж эхлэхдээ 0 subscriberтай л эхэлж байгаа байхгүй те. Even though Will Smith. Тийм. За тэгээд ингээд подкаст дуусах 28 минут ирсэн байна. Тэгээд гол авах юм гэвэл тэр өөрөөсөө тэр төгжөөсөө эвдэх асуултыг асуугаарай. Тэгээд магадгүй өөрийнхөө хийж чадахгүй гэж бодож исэн зүйлээ шүдэ 100 ч юм нэг удаа оролдож үзээд өөрийнхөө лимитийг хэтрүүлээд үзээрэй. Тэг ямар санагдах нь. Тэгээ тэрүүгээрээ дараа нь өөр юунд хэрэгжүүлж болох нь гэдгийг дуршаад үзээрэй гэж хүмүүст зөвлөе. Тэгээд сонсонд баярлалаа. Гой мессеж илгээдэг хүмүүстээс баярлалаа. Баярлалаа. Оргил тэдрэж уншаад баярлалаа шүү. За баярлалаа. Bye.